ингээд ээлжид нэгэн болсон бодит түүхэн явдлаа ярихад бэлэн болж байна. За өнөөдөр та бүхэндээ зөвлөлт холбоот улсын баатар сансрын нисгэгч агаарын цэргийн хүчний хурандаа Владимир Комаровын тухай ярьж өгөх гэж байна. За Владимир Комаровыг ер нь цаашдаа Кома гэж одоо товчлоод явуучихъя. За Кома бол ерөнхийдөө 1960-аад оны ихэнх үе зөвлөлт холбоот улсын сансарт нисгэх гэж бэлдэж байсан 19 нисгэгчийн одоо нэг хүн байгаа. За түүхэнд бол Юрий Гагаринтай бол нэлээд дотн сайхан нөхөрлж исэн, цагтаа цалигж, цалингаа буухаар хамт орж гарч явж исэн. Бас нөхөрлөхийн хажуугаар мэрэгжил мэдлэг боловсролоороо бас сайхан өрсөлдөж байсан энэ хүний тухай та бүхэндээ ярьж өгөх гэж байна гэсэн. За шууд ярианд орохоос өмнө Кома гэж ямар хүн байсан бэ гэдгийг энгийн үг хэлгээр товчхон дурдаад явчих. За Кома бол 1927 оны 3 дугаар сард Москва хотод төрсөн. За аав нь бол ургийн нэг хар ажилчин байсан хүн. За олон ажил хийдэг. Тэгээд ар амьдралаа авч явах гэж бол нэлээд чардаж исэн. Зөвлөлтийн үеийн одоо тэр 30-аад оны амьдралын тэр бол үнэхээр хэцүү гонигтай байдаг. За Кома өөрийнхөө эгч Матильдатайгаа хамт тэгээ өлсгтөө өлсөж дарах гэж тэгээ хүнд хэцүү цагийг өнгөрүүлсэн. За 1935 онд Кома хүү одоо сургуульд орсон. За ингээд сургуульд оронгууд математик гэдэг хичээлд бол онцгой авьяастай гэдгийг харуулж үеийнхнаасаа бол цорайлоо гараад ирсэн. Ерөнхийдөө математик, физик одоо хичээлдээ сайн байгаа хүүхдүүдийг агаарын цэрэг тэрс маань нисгэгч болгох тал руугаа тухайн үед бол бэлддэг байсан байгаа. За ингээ 1941 онд дэлхийн 2 дугаар дайн эхлэх үед одоо Комагийн сурж исэн одоо энэ багц сургууль одоо хаагдаж ингээд аргагүй ирэхэнд нэгдлийн фермд одоо юм туслах малчин ажилчин болж одоо ингээд явсан байдаг. За ингээд сургууль соёлдоо явж чадахгүй энэ тэнд одоо нэгдлийн хамаг хар бор ажлыг хийж явах үед өөрийнхөө дуртай тэр онгоц болон сэнс юм хөдөлгүүртэй холбоотой зүйлүүдийг өөрийнхөө гар доорх материалаар хийж өөрийнхөө авьяас бэлгийг бол сорж байсан байдаг. 42 онд 15 настай Кома хүү нисгэгч болно гэдэг зорилгоо биелүүлэхийн тулд тухайн үед одоо Москвагийн тусгай нисэх хүчний 1-р сургууль гэж одоо цаашдаа цэрэг цагдаагаар явах хүүхдүүдийг сургадаг тийм сургуульд бол аав ээжийнхээ буйнаар бол элсэж орсон. Гэвчиг удалгүй аав нь дайны үед одоо дайны явцад амнасаа алдсан гэдэг тийм мэдээ бол ирсэн. Тэгтээ хаана яаж өгсөн нь бол тодорхойгүй. Тухайн үед одоо эд үмэн шумаа бонжгоно болж исэн учраас аавыгаа хайгаад одоо юм минь олох ямарч боломжгүй байсан байгаа. За ингэтэл одоо дайн Москвад тулаад ирсэн. За энэ үед одоо Москвад байсан нөгөө тусгай сургуулийг Сибирийн Тюмень гэдэг одоо нэг мужи руу бол шилжүүлсэн. За тэгээд Кома хүү тэнд очоод бусад хүүхдүүдийн адил хичээл номондоо сайн суралцаа. Тухайн үед яг дайны үе байсан учраас хүүхэд болгон яг өөрсдийнхөө сурж байгаа чиглэлээр маш сайн идэвхийлэн хоногийн бараг 20 цаг бол суралцж ирсэн байдаг. За ингээд 44 онд Кома хүү тухайн сургуулаа шууд дүүргээд цэргийн одоо нисхийн сургууль руу бол дараагийн дээд сургууль руу бол орж байгаа. За энд бол 5 жил бол сурдаг. За ингээд ээж нь аав нь дайны үед одоо ингээд амиа алдчихсан. Ээж нь болохоор дайнд авж гарч ирээд хүүтэйгээ ингээд хамт байсан боловч одоо 48 оны сүүлээр бол ээж нь нас бардаг. За ингээд ээжээгээ нас барснаас нэг 7 сарын дараа Кома хүү өөрийнхөө нисхийн сургуулийг онц сайн дүнтэйгээр төгсөж дислэгт солтой тэгээд ингээд зөвлөлтийн агаарын цэргийн одоо нэгэн сөнөг шонгосны нисгэж болж байгаа. За яг 45 он 46 оны үед бол яг нас нь бага болчир байсан. Дээрээс нь нисхийн сургууль нисгэж болж чадаагүй байсан учраас одоо дэлхийн 2 дугаар дайнд бол оролцож чадаагүй. Яг л ингээд зэрэгцээр байгаа л ингээд бүх юм дуусчихсан. За ингээд шинэхэн нисгэгчийг одоо өөрийнхөө онгоцыг хүлээж аваад ингээд агаарын цэргийн хүчинд ажиллаж байх үед одоо зөвлөлт холбоот улс сансрын орон зайд одоо Америкийн нэгдсэн улстай өрсөлдөөд эхэлсэн. За ингээд нисхийн салбарт ажиллаж байгаа шилдэг одоо офицеруудаас сонгож 19 хүнийг цаашдаа сансарт нисэн шүү гэдэг байдлаар бол тусгай бэлтгэлд бол оруулсан. За энд 19 хүний нэг нь бол Кома болж одоо азтайгаар дэвшиж орсон.
орсон. За нөгөөх нь болохоор түүний найз Юрий Гагарин бас ингээд энэ бэлтгэлд бол хангагдсан. За энэ хүмүүсийг бол яг тухайн үе түүхэндээ сансрын нисгэгч нарын корпус гэдэг тийм тусгай корпуст бол харьяалуулж, цалин, цол зэрэг бүх хангамжаар тултал хангаж байсан байдаг. Ерөнхийдөө зөвлөлтийн маш мундаг мэдлэг боловсролтой биеийн болон сэтгэлийн асар их төвчээртэй энэ 19 залуугаас энэ комо хүү бол өөрийнхөө мэдлэг боловсрол бүх юмараа бол гоцгойж төрүүлж ирсэн. За гэвч Юрий Гагарин бас өөрийнхөө боломж олцоогоор дэлхийн хамгийн анх сансарт ниссэн хүн болж түүхэн тэмдэглэж үлдсэн. Комо хүү бол энэ зүйлд бол маш их баярлахаас гадна бас энэ Юрий Гагарин бол атаархаж исэн. За энэ үед бол 1964 онд Восход 1 гэдэг тийм сансрын хөлөг онгоцыг хөөргөх үйл ажиллагаа явагдсан. За энэ зүйлд нөгөө 19 нисгэгчин ахиж өрсөлдөөд Юрий Гагарин бол энэ зүйлээс бол хасагдсан. Өөрөө сансарт нисчихсэн учраас за ингээд Восход 1 хөлгийг удирдах энэ том албан тушаал дээр комо сонгогдож анхны 3 хүнтэй сансрын хөлгийг бол жолоодох тийм эрхийг бол өөртөлсөн байдаг. За ингээд Восход 1 хөлөг 64 оны 10 сард хөөрөөд амжилттай бууж ирсэн. За ингэж бууж ирээ түүхэнд бас нэр алдраа бүтээгээ дээрээс нь зөвлөлт холбоот улсын баатар цолоор шагнуулад ерөнхийдөө бүх юм бол аягүй сайхан болж байсан. За ингээд Восход 1 хөлөг амжилттай хөөрөөд буцаад буугаад ирсний дараахан Америкийн нэгдсэн улс Аполлон 1 гэдэг тусгай сансрын хөтөлбөр хэрэгжүүлж эхэлж байна. Тэр тусмаа саран дээр хүн буулгах тийм төсөл хийж гинэ гэдэг мэдээллийг бол тухайн үеийн удирдагч Брежнев болон авсан байдаг. За ингээ Брежнев тэр даруй Союз гэдэг тийм тусгай хөтөлбөрийг яаралтай гормоор бол хийсэн. Тэр нь юу вэ гэхээр зөвлөлтүүд анх сансарт хүн нисгсэн юм чинь зөвлөлтүүд хамгийн анх саран дээр хүн буулгах ёстой. Энэ амжилтаа хэдүүлээ Америкчуудад алдахгүйгээр үргэлж манлайлж явах ёстой гэдэг тийм шаардлагыг өөрсдийнхөө зөвлөлтийн сансрын техникийн эрдэм шинжээч нисгэгч нартаа бол тулгаж тавьсан. За энэ бол нэг талаараа бол улс төрийн маш том шахалт болж орж ирж байгаа. За тэгээд энэ Союз 1 гэдэг тийм төсөл нь саран дээр зөвлөлтийн иргэнийг буулгах анхны тийм том төсөл болж орж ирэн. За энд мөнгө төргийг бол үнэхээр хайрлахгүй цацсан байдаг. За энэ төсөлд Комаров, Гагарин, Алексей Леонов нарын энэ 3 хүнийг бол оруулсан. За ингээд сансрын хөлөг бүтээдэг эрдэмтэн мэргэд улс төрийн дарамтаас болж маш яаралтайгаар судалгаа шинжилгээ болготуухан Союз 1 хөлгийг бол маш яаралтайгаар бол угсарсан байдаг. За энэ угсрах үйл явдалд сансарт нисээд бууж ирсэн Комо болон Гагарин зэрэг сансрын нисгэгчдээс зөвлөгөө авсан. За ингээд зөвлөгөө авахад бол янз янзын тийм дефект асуудлууд байгааг Гагарин, Комо хоёр бол ойлгосон. За энэ талаар дээшээ Брежнев загтал бичсэн. Гэтэл тэгээд тэр зүйлийг нь олигтой бас харж үзэхгүй эрдэмтдийнхээ үгэнд бол итерхийг итгээд байсан. За тэгээд Комог бол шууд Союз 1 хөлгийн командлагчаар сонгогдсон. За хэрвээ Комо ямар нэгэн байдлаар нисч чадахгүй ингээд хоцрох юм бол Гагарин түүнийг орлож энэ Союз 1 хөлгөөр сансарт ниснэ гэдэг тийм тооцоо судалгааг нөөцлөд гаргачихсан байсан. Ингээд зөвлөлт холбоот улс болон Америкийн нэгдсэн улс хоёр сансарт тэр тусмаа саран дээр хэн хамгийн түрүүнд хүн буулгах вэ гэдэг асуудал дээр улааран хөөцөлдөж эрдэмтэн мэрэгдээ улс төрийн аргаар дарамталж шахаж шаардаж энэ төслүүдийг нь хурдан түргэн хийхийг бол байнгын дарамтлж исэн байдаг. За үүнээс болж Америкийн Аполлон 1 гэдэг төслийн багийнхан 1967 оны 1-р сард тойрог замд гарч саран дээр хүрэх гэж явж байгаад
одоо хөөрөөд удаагүй байхдаа хүчил төрөгч болон бас бус техникийн асуудлаас бол дэлбэрч одоо ингэж 3 нисгэгч нь бол амиа алдсан байдаг. За зөвлөлтийнхэн бол маш ихээр сандарч байсан. Яагаад гэхээр Аполло 1 хөлөг тэднээс төрүүлээд нисчлээ гэж одоо үнэхээр их сандарч байсан боловч одоо нөхдүүдэд бол дараагийн боломж бол гарч ирсэн. За ингээд 4 сард буюу одоо Америкийн Аполло 1 төсөл одоо сүрсний дараахан 3 сарын дараа буюу 4-р сард одоо Союз 1 хөлгийг бол сансарт хөөргсөн байдаг. Яг уу кома бол ерөнхийдөө ойлгож ирсэн юм байлээ. Энэ төсөл нэг л болох хурдан дээрээс нэг алдаатай амьд бууж ирэх магадлалгүй юм эвгүй юм руу орчлоо доо. Эндээсээ нэг гарчт юм уу да гэдэг тийм санаа оноо бол байсан. За тэгээ 1950 онд одоо их нартайгаа ханилан суугаад 1967 гэдэг чи одоо 17 жил болчихсон одоо 40 настай ийм одоо сансрын нисгэгч нис хүчний хурандаа кома маань ерөнхийдөө бол гайхаж ирсэн. За тэгээ энэ төслөөс нэрээ татаад үлдчихээр Гагарин 2 дахь удаага одоо ингээд сансар руу ингээд нэлээд том ажиллагаанд бас явчих юм шиг санагдсан. Өөрөө анхны 19-ийн 1 тэгээ бусад хүмүүснээс алдар гавьяа чадах хэмжээгээр гаргацсан учраас сансар дээр одоо тэр зам саран дээр хамгийн дөрөнд буусан хүн болох түүхэнд үлдэхийн тулд бол өөрийгөө хүчилсэн. Гэхдээ одоо сансрын нисгэгч нарыг нисхээс өмнө одоо тусгай гэрээслийг бол бичүүлж авдаг. За тэрэн дээр өөрөө юу гэж бичсэн бэ гэхээр ямар ч байсан Союз 1 гэдэг төсөл бол болох бүдүүн баарах одоо түүхий байсан шүү гэдгийг нотолохын тулд би өөрийнхөө амь насыг дэмчин тавьж одоо ингэж явхаар шийдлээ. Тэгээ ямар ч байсан би бол буцаж амьд ирэхгүй гэдгээ бол мэдэж байна. За тэгээ улс төрчид ерөөсөө бидний энэ гаргасан санал онолыг ерөөсөө ойлгоогүй. Тэгээд улс төрийн аргаар Америкаас төрүүлж гарч л байвал одоо яасан ч яах вэ гэдгийг болгохаар хэрглэж байна гэдгийг бол одоо нотлохын тулд би өөрөө сансарт нисэхээр шийдлээ. За тэгээд намайг ямар ч байсан нас орсны дараа миний авсны тагийг таглахгүйгээр олон дүмний нүдэн дээр оршуулаарай гэдэг гэрээслийг бол бичиж үлдээсэн байдаг. За ингээд 1967 оны 4-р сард комаг одоо энэ бүрэн бус энэ бэлэн болоогүй Союз 1 хөлөгт суугаад ганцаараа ингээд нисээд явж байгаа Юрий Гагарин хараад бол асар ихээр имзэглэж ийсэн. За тэгээд өөрөө яг орлогч нь учраас болохгүй бол комогийн оронд явдаг юм уу гэдгээс бодож исэн боловч комо өөрөө зориглоод одоо энэ зүйлд бол нисэхээр шийдсэн. За Союз 1 хөлгийн яг араас нь удалгүй Союз 2 гэдээ бас 2 сансрын нисгэгчтэй хөлөг бол хөөрөхөд бол бэлэн болчихсон байсан. Тэгээ энэ 2 хөлөг одоо хиймэл дагуулын ойролцоо буюу агаар мандлаас гараад одоо сансрын тойрог замд орсон үедээ хоёулаа залгагдаж нийлээд кома нисгэгч нөгөө 2 нисгэгчтэйгээ одоо нэгдээд тэгээд тэр 3 буцаж одоо агаар мандлаас дамжиж цаашиж явсаар байгаа саран дээр одоо буугаад саран дээрээс буцаад одоо дэлхий дээрээ бууна гэсэн ийм том төлөвлөгөө төсөл бол байсан. За тэгээд өөрийнхөө одоо явж байгаа сансрын хөлөгт бол үнэхээр ямар ч итгэл байхгүй байсан учраас кома одоо тэг аргагүй ирэхэнд улс төрчдийн одоо шахалтаар дээрээс нь одоо зөвлөлтийн иргэн, зөвлөлтийн бас баатар тэгээд яг цагаа тулах юм бол амь насаа ард түмнийхэн төлөө зориулна гэсэн нэг тийм тангарагтай учраас кома одоо энэ эвгүй хөлөгт бол суусан. За хөлөг дөнгөж хөөрөөд явж байхдаа янз янзын асуудлууд бол эхэлсэн. За энэ бүх зүйлийг радиогоор төв станцтайгаа холбогдож хэлж ийсэн боловч одоо нөгөө хэд нь ямар нэгэн арга хэмжээ авах ямар ч боломж байхгүй байсан. За ингээд түүний одоо дээш нисчихсэн хөлөг замынхаа голд ороод ирэхэд аль хэдийн хяналтаас алдаж янз янзын одоо тийм аппаратууд нь эвдэрч аюу хэцүү байдалд бол оруулсан байдаг. За ингээд тойрог замд гарч ирсний дараа одоо энэ комогийн унаж яваа одоо Союз 1 хөлгийн одоо тэр нарны зай хураагуур бол ерөөс ажиллахгүй болчихсон. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр одоо Союз 1 хөлөг маань ямар ч захилгаангүй болж байна гэсэн үг. За яг 100% захилгаангүй болоогүй ч гэсэн одоо баруун талынх
нь одоо жигүүр дээр байгаа тэр нарны хураагуур нь бол одоо ямар ч ажиллагаагүй болоод дотор байсан навигацийн системүүд бол янз янзын одоо хяналт шалгалтын системүүд нь эрчим хүч байхгүйгээс болж ажиллагаанд орохгүй, дээрээс нь удирдагдахгүй юм хажим байдалд орсон. За комо бол яг нөхцөл байдлыг ойлгоод төвтэйгээ холбоо бариад одоо зүүн талынхаа одоо нарны зай хураагуураар нар руу одоо хөлгөө эргүүлэх гэсэн боловч одоо өөрт нь удирдагдахгүй байсан. Тэгээ шал дэмий 5 цагийн турш комо одоо гар ажиллагаанд оруулаад шилжүүлээд одоо хөлс бас хамаг юм гоочтол одоо ингээд хөлгөө нарны зүг рүү эргүүлэх гэсэн боловч эрэхгүй байсан байдаг. За энэ тухайга төвд хэлэхэд бол төв болоор тэсэрэ тэгэрэ ингэрэ гэсэн тиймэрхүү зөвлөгөөнүүдийг өгж ирсэн. За соёз 2 хөлөг бол араас нь ирэх ёстой байсан боловч соёз 1 хөлөгт одоо асуудал гарчихсан учраас соёз 2-ыг бол ерөөсөө нисгээгүй шууд ингээд агаар мандалд одоо хиймэлд дагуулын замд тойрог замд бол түүнийг ингээд орхисон байдаг. За тэгээд ерөнхийдөө комо бол одоо ямар нэгэн аргаар буцаад их дэлхий рүүгээ бууя гэдэг саналыг бол тавьсан. За тэгээд тухайн үед одоо зөвлөлтийн одоо сансрын төвийн одоо ажилчин албан хаагч нар түүнийг бол буухыг бол зөвшөөрсөн байдаг. За ингээд комоч яг харж чадлаараа хичээсээр байгаад одоо өөрийнхөө хөлгийг дэлхийн зүг рүү бол чиглүүлээд ингээд доошоогоо чөлөөт уналт бол хийдэг. За энэ үед бол яг нөөц шүхрүүд болон янз янзын тийм зогсоох, хурдыг сааруулах тийм төхөөрөмжүүд байдаг. Тэр бүх зүйлүүд нь бол ямар ч ажиллагаа байхгүй болчихсон байсан. За тэгээд комогийн одоо сууж явсан капсул нь 140 км цагийн хурдтайгаар агаар мандлын дагуу одоо ингээд доошоо их дэлхий рүү бол маш хүчтэй бол чөлөөт уналт бол хийж исэн байдаг. За яг энэ үедээ л одоо комо өөрийнхөө энэ бүхээг дотор бол амиа алдсан болов гэдэг тийм санаа оноог одоо сансар судлал болон НАСА-гийн мэрэгчнүүд бол хэлдэг. Зөвлөлтийн тал болохоор энэ зүйлийг үзэл сурталтаа ашиглаад комо бол ерөнхийдөө бараг газар унан унтлаа одоо энэ капсул дотроосоо маш тайван сайхан хөөрхөн энгийн хоолоогоор нарийн ширийн мэдээллүүдийг сансар огторгуутай холбоотой ийм мэдээллүүдийг төв рүүгээ ингээд зогсоо зайгүй илгээж байсан. Үхтлээ ерөнхийдөө зөвлөлтийн төлөө үнэн ч ингэж явж исэн энэ гэсэн тийм үзэл суртлын үг хэллэгийг бол агуулж янз янзын мэдээлэл бол хийсэн байдаг. Гэтэл одоо энэ сансар огторгуй болон судлаач шинжээч нар юу гэж үздэг юм гэхээр ийм өндөр хурдтай явж байгаа капсул болон одоо тэр татгалцлын хүчнээс шалтгаалж хүн бол ерөнхийдөө энэ капсул дотор өөрийн мэдлгүй шууд ухаан алдаж тэгээд баг ингээд зүрхэн зөксөд үхэх ёстой гэдэг тийм одоо онолыг бол гаргасан байдаг. За тэг ямар ч байсан комо бол өөрийгөө амьд эргэж ирэхгүй гэдгийг бол мэдсэн. За тэгээ тэрийг мэдж байгаагаа зүйлээ нотлохын тулд өөрийнхөө амьдралыг ингээд золионд гаргаж Юрий Гагариныг суулгаад явуулчих юм энэ дээр өөрөө суугаад бол ингээд ниссэн байдаг. За ингээд комогийн одоо сууж явсан капсул 140 км цагийн хурдтайгаар агаар мандал руу нэвтэрч орж ирээд зөвлөлтийн ойрын бүрэг одоо мужийн ойролцоо бол унсан. За ингээд унах үедээ маш хүчтэй дэлбэж шатаж одоо юу ч үгүй үнс болсон байгаа. За ингээд тухайн үед одоо хэргийн газрын үзлэгийг хийжсэн хүмүүс одоо комогийн Шерл нэртэй нэгэн шатсан үнсийг бол олсон. За түүнийг Москва руу явуулаад одоо тэгээд оршуулгыг бол нэлээд одоо сүр дүүлэнтэйгээр хийсэн. Ингээд 1967 оны 4 сарын 26-нд Москвагийн улаан талбай дээр төрийн хэмжээний том оршуулга хийсэн. За комог түүнийг одоо авсанд нь хийгээд ийшээ оруулж ирэхэд оршуулсан байдаг. За ерөнхийдөө 67 он сансар огторгуй судлал болон энэ сансартай холбоотой он жилүүдүүд бол хамгийн хард арсан одоо зүүч шиг ийм он жил бол болсон. За 1-р сард Аполлон 1 хөлөг сүрсэн. За 4-р сард Союз 1 хөлөг одоо ингээд сүрчихсэн. Ерөнхийдөө энэ зөвлөлт болон Америкийн нэгдсэн улс хоёр тухайн үедээ хитрхи яарч улаарахгүйгээр энэ төлөвлөгөө төслүүдээ жоохон хянамга найдвартай юм хийсэн бол одоо өнөөдөр ч хүртэл энэ одоо сансрын нисгэгчид амьд байх байсан магадлалтай гэж хүмүүс бол үздэг. За тэгээд 1971 онд Аполло 15 хөлгийн багийнхан саран дээр дурсгалын самбар үлдээхэд одоо энэ
Владимир Комаровын нэрийг бичсэн одоо тийм сайхан мөнгөн самбарыг бол байрлуулсан. За тэн дээр 6 сансрын нисгэгчийн нэрийг ингээд яраатал бичгэд бол Комаровын нэр бол бас дунд нь ингээд байж идэг. Тэгэхээр ерөнхийдөө энэ сансар судлалд оруулсан энэ хүмүүсийн одоо амьдрал амнаас бол одоо хизээч одоо дэмий зүйл байгаагүй гэдгийн баталгаа бол одоо энэ самбар байдаг. Тэгээ та бүхэн магадгүй саран дээр очих юм бол одоо энэ 71 онд үлдээсэн дурсгалын самбарыг бас үзэх байх. За тэгээд улаан талбай дээр очих юм бол одоо Кремлийн хажууд байгаа Владимир Комаровын одоо бунханд бас цэцэг өргөх бас тийм боломж олцоо бол байдаг. За тэгээд тухайн үеийн улс төрчид тэр тусмаа одоо зөвлөлтийнхэн юмд бол дэндээ улаарч бол хандж исэн гэдэг. Яг тухайн үедээ тэд нэр өөрсдөө хамгийн анх сансарт Спутник 1 гэдэг одоо химэл дагуулыг амжилттай хөөрөгч гсэн Лайка гэдэг нохоог нисгэж гсэн араас нь Юрий Гагариныг анхны одоо тойрог занд гаргачихсан 108 минутын нислэг хийлэгч гсэн. Тэгээ дээрэс нь араас нь янз янзын тийм одоо 3 хүнтэй сансрыг хөлөг энтер гаргачихсан мөртлөө одоо ингээд 67 онд хитрхи яарч одоо ингээд ийм мундаг нисгэгчийн амьдралыг бол сүрүүлсэн байдаг. Союз 1 гэдэг одоо энэ сансрын хөтөлбөр бол ерөнхийдөө зөвлөлт холбоотой улсыг цаашдаа задрах, эдийн засгийг сольдох, янз янзын зүйлд орооцолдох бас нэгэн хөшүүрэг болж ирсэн байдаг. Сансрын том төсөл бол аюул хэцүү байсан. Америкийн нэгдсэн улс бол өөрсдөө сансрын хөтөлбөрт бол амжилттай оролцохоос гадна тэндээ зориулах мөнгө төгрөг бол маш сайн байсан. Тэгсэн мөртөө албаар зөвлөлтийнхнийг одоо ингэж янз янзын сансрын хөтөлбөрт ингэж уруу татаж чиглүүлж тэднийг хитрхийх дөргиож их хэмжээний төсөв мөнгө бүх юмыг нь бас тийшээ ингэж шахуулж исэн бас янз янзын нууц бодлого байсан гэдэг нь сүүлд бол ил болсон байдаг. Тэгээд дайсныхаа тэр зүйлийг одоо мэдрэхгүйгээр яг тэр одоо чигээр нь чиглэл аваад хитрхи яаруу санд руу хийснээс болж ерөнхийдөө ингээд 89 он зөвлөлт холбоотой улс задрах ийм хэцүү байдалд бол орсон байгаамаа. За ингээ өнөөдөр та бүхэнд зөвлөлт холбоотой улсын баатар Владимир Комаровын амьдрал түүний ажил үүрэг одоо амиа алдсан шалтгаан бүх зүйлийг ингээ маш товчхон энгийн үг хэлгээр та бүхэнд хэлж өглөө. За энэ Ослоос хойш одоо 1 жилийн дараа Юрий Гагарин бол одоо онгоцны ослоор бол амиа алдсан гэж түүхэнд үлдсэн. Яагаад тэгэхээр Комаг иймэрхүү эвгүй зүйлд улс төрийн дарамт шахалтаар ямар нэгэн гавья байгуулад ирээ гэдэг тийм шахалтан донд хөөрхий амтан яваад буцаж ирээгүй одоо энэ осол аваар Юрий Гагарины сэтгэхүйд бол маш хүчтэй нөлөөлж архийг хууж дээрээс нь гадаадын тусгай албатай нийлж цаашаага ерөнхийдөө явчих тийм эрсдэл бий болчиход бол энэ осол аваар бол маш ихээр нөлөөлсөн гэж үздэг юм байлээ. 50-аад оноос эхэлж хамтран сайхан нөхрөлсөн андыга 67 онд ингээд ийм зүйлээр амиа алдсанд нь бол Юрий Гагарин бол гашуудаад ерөнхийдөө гашуудаас бол гарч чадахгүй байсаар байгаа. 68 онд өөрөө ингэж амиа алдсан байгаа. За ингээд өнөөдөр та бүхэндээ зөвлөлт холбоотой улсын нэр алдар хүндтэй одоо ийм сансрын нисгэгчийн тухай түүхийг ярьж өгье.